Эвтэй дөрвөн амтан. Эрт үеийн цагт халуун дулаан бүрдсэн орны сайхан шугойд тагтаа шувуу, туулай, сармагчин болон заан дөрөв олон жил хамт амьдран суудаг байж. Тэр дөрөв эвтэй сайхан байдаг байсан ба нэгэн өдөр хэн нь ах болохоо мэдэж ах болсон дүүнараа тэтгэн дүүнэр нь бусад ах нараа хүндлэн тааллаар нь явъя гэж хэлэлцээд бие биеэсээ хэн нь ах болохоо асуулцаж гин. Тэнд нэг том мод ургаж байсан тул заан тэр модыг зааж намайг болчир байхад энэ мод надтай жацуухан байсан ба би шөргөөдөг байв гэжээ. Үүний хариуд сармагчин хэлэв. Намайг бяцхан байхад энэ мод тоглож дүглэх мөчрөгүй надтай адилхан байсан тул сүүдэр намайг арай чамай халахалдаг байсан гэв. Гэтэл туулай ийн хэлэв. Намайг баг байхад энэ мод сая үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байв гэжээ. Харин тагтаа хэлжээ. Сүмбэр уулыг дов байхад, сүм далайг шалбааг байхад би энэ модны чинь үрийг зууж ирээд энд унагсан билээ. Тэгээд энэ мод ургасан юм гэв. Тийм ярилцсан хамгийн ах нь тагтаа, удаах дүүн туулай, туулайн дүү сармагчин, отхон дүүн заан болж таарчээ. Дүүн ахыгаа хүндэлэхээр хэлэлцсэн тул заан сармагчныг хүндэлж нуруун дээрээ гаргав. Харин сармагч нь туулайг ахаа гэж мөрөн дээрээ гаргав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гарган өнөөх том модны жимсэнд хүрч дүүнэртээ тараан өгч эдэцгээв. Ийхүү энэ дөрвөн амтан хүндлэх ба тэтгэх ёс төгс болж эвтэй найртай байснаар эвтэй дөрвөн амтан хэмээгдэх үлгэр бий болсон билээ.